Хөтөлбөртэй хамтаагаа үзэгч та бүхэнд баярлалаа. Яг одоо манай студид Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Эрдэнэ сайхан өргөдөө ирсэн байна. Болж байгаа нөхцөл байдал жижиг дунд үйлдвэрлэгчдэд ямар их хүндрэл учруулж байгааг түүнийг одоо даван туулах ямар боломж байгаа нь ер нь нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдэг сэдвээр үзэгч та бүхэн манай студид ирсэн зочноос мэдээлэл аваарай гэж урих байна. Ингээд урилгыг хүлээн авч энэ цагт манай студид ирсэнд баярлалаа танд. Баярлалаа та бүхэнд. За бид тэр хоорондын зайгаа бариад халууна хэмжүүлээд орж ирсэн учраас амны хаалтаа тайлсан гэдэг үзэгчдээс тайлбарлаж хэлье гэж бодож байна. За танай газар байгуулагдаад нэг 2 сар гарна. За 3 сар орчмын хугацаа болж байна. Засгийн газар те жижиг дунд үйлдвэрийн газар гэж байгуулад. За энэ жилийн хувьд танах төсөвдөр мөнгө байхгүй учраас иргэн төлөлтөөсөө санхүүжүүлэхийг шийдэжсэн. Тэгэхээр ер нь бол эрэлт бол маш өндөр байгаа гэдгийг бид бол оны эхнээс л харсан шүү дээ. За цаг үетэй холбоотой нэг асуултыг эхлээд асууя гэж бодож байна. Бид одоо бэлэн байдлын зэрэг шат ахиулчлаа. Тэгэхээр дахиад эдийн засаг ингээд зарцчлаа тий. Жишээлбэл өчигдөр гаргасан шийдвэр дотор арилжааны банкны зээлийн төлбөрийг хойшлуулах ч гэдэг юм уу? Зээлтэй холбоотой ямар нэгэн шийд багтсан байсан уу? За ер нь бол өчигдрийн шийдвэр дээр бол яг тийм эдийн засагтай холбоотой шийдвэрүүд гараагүй. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг одоо аль болох онлайн цахим хэлбэрээр шилжүүлэх, за хөдөлгөөнийг бол хориглох талдаа байгаа. За хүнсний хангамж бол хангалттай байгаа. Өчигдөр өглөө бол бас иргэд гинтхэн мэдээлэл аваад бас нэлээд дэлгүүр хуршуугаар явсан юм шиг байна лээ. За одоо бол хүнсний нөөц хангалттай байгаа учраас бол энэ байдал бол хэвийн горимд буцаад орсон байна. Тэгэхээр зээлийн хугацаанд төлтгөрөө төлөх үүргээ зээлдэгч хүлээж байгаа гэсэн үг тийм. Тийм. Тэгэхээр зээлийн хугацаанд төлнө. Ямар нэгэн шийдвэр гараагүй. За өмнө нь бол бид нар бас ковид дөнгөлж эхэлж явах үед 4 сард бол бас хүсэл түлээж аваад 100 гаруй аж ахуйн нэгжийн одоо өмнө зээлийн зөрчилгүй байсан аж ахуйн нэгжүүдийн зээлийг бол хойшлуулсан. За энэ маань нэг талдаа тухайн зээл авсан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлт үзүүлж байгаа мэт боловч нөгөө талдаа дараагийн санхүүжилт хүсэж байгаа аж ахуйн нэгжүүдийнхаа бас боломжит хаалттай байдаг. Тэгэхээр энэ удаад бол бид нар бас тийм шийдвэр хараахан гараагүй гарахгүй байх гэж бодож байна. Яг гэвэл 20 онд 21 онд бас бид нар зээлийн иргэн төлөлтөөсөө дараачийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй зээл олох учраас хэрвээ бид нар хойшлуулчих юм бол тэр мөнгө маань дахиад одоо тасалдах ийм эрсдэл үүснэ. Гэхдээ одоо ингээд үйл ажиллагааг ингээд хязгаарлалчихлаар зээлийн иргэн төлж чадах болов. За одоо яг тэгээд ер нь бол ковид бол дэлхийн нийтээр эдийн засагт бол нөлөөлж чинь тэр дундаа жижиг дунд үйлдвэрийн салбар өөрөө эмзэг салбар энэ салбарт бол дэлхийн бүх улс орн нөлөөлж байна. Эндээс бид нар одоо хаашаач цухтах боломжгүй л харагдаж байна. За хоёлаа одоо жоохон тоо задлж ярих гэж бодож байна. За яг үр зээлээ төлж чадахгүй байгаа төлөх тэгсчтэй төлөх ёстой тийм хичнээн аж ахуй нэгж байна. Нийт мөнгөн дүнгээр хэд вэ гэдгийг та хэлэхгүй юу? Өнгөрсөн сард та хэлэхдээ нэг 130 гаруй тэрбум төгрөгийн авлага бол байна гэж хэлжсэн. Тий, ер нь бол бид нар 2009 онд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан байгуулагдсан. За энэ хугацаанаас эхлээд ингээд тоолох юм бол өнөөдөр нэг 350-60 аж ахуй нэгжүүл одоо зээлийн зөрчилтэй байна. За энэ нь бол нэг таны хэлээд байгаа 130 гаруй тэрбум төгрөг байгаа. За ер нь нийт хугацаанд бол нэг 7900 зээлдэгчид зээл олгосон байдаг. 688 тэрбум төгрөгийг засгийн газрын бонд, төгжлийн банкны бонд, улсын төсвөөс төвлөрүүлээд зээл олголт нь бол 968 тэрбум төгрөгийг зээл олгосон. Өөрөөр хэлбэл зээлүүлээд төлөөсөн мөнгнөөсөө буцаад төлөөд за зарим мөнгөний бол бондын төлбөртөө буцаад төлөөд ингээ явж байгаа гэсэн үг. За өнөөдөр бидний ер нь нэг 5 жилийн хойшид 5 жил хараа шүү дээ тийм ээ. Одоо нодны өгсөн чинь бол 2024 он төлөгдөнө гэсэн үг. Ингээ бодоод үсэх юм бол нэг 262 тэрбум төгрөгийн авлагатай. За энэс нэг 100 гаруй тэрбум төгрөг нь бол бас зөрчилтэй байх. Одоо энэ ковид ч нэлээд нөлөөлж байгаа. Зөрчил гэдгээ тодруулахгүй байна. За ер нь 90-с дээш хоногийн хугацаа хэтрэлтэй гэсэн үг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг тэгээ одоо яах вэ? За мэдээж одоо бид нар бол төлөөлөх талаас нь ажиллаж байна. За төл гэдэг нь мэдэгдэл юмнууд өгч байна. За энэ дотор бол бүр 2009 онд аваад ч зээлээ өгөөгүй аж ахуйн нэгжүүд байгаа. За тэрний дотор зарим нь бас хаяг тодорхойгүй. За зээлдэгч нь асуурсан ийм зөвхөн 15-6 бас зээлийн асуудал бий. За үлдсэн бусд нь бол мэдэгдэл өгөөд зээлээ төл. За төлөхгүй бол бид нар хугацаа өгье. Одоо хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслэр үнэхээр одоо өөрөөсөө шалтгааллахгүйгээр зээлээ төлөхгүй байгаа асуудлуудыг бол бизнесийн нэрвэндэд нь алдах зарлахаас өөр аргагүй болж байгаа. Зарлахгүй юу хүлээгээд байна вэ? За бас бид нар энэ жижиг дунд үйлдвэрийн газар агентлаг маань байгуулагдсан. Энэ бол дэмжих агентлаг. Гэтэл хэдийгээр тэр тухайн хүн бол
зээл авсан дараачихаа хүний боломжийг одоо хязгаарлаж байгаа ч гэсэн бас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч. За энэ нэг талдаа бас юугөө ажил авангуудаа одоо бусдын нэр хүндэд алдаа тийм ээ төлөх ямар нэгэн шалтгааныг тодорхойлохгүйгээр ингээд алдаад байх нь бас учир дутагдaltaй байх. За нөгөө талдаа бол захиргааны ерөнхий хуулиараа одоо хүний хувь хүн одоо субъектийн эрх ашигт нөлөөлөхөж байх юм бол сарын өмнө бол мэдэгдэх ёстой тухай этгээд байна. Тийм учраас бид нар 10 сараас эхлээд одоо мэдээллүүдийг өгөө явж байна. Өнөөдөр ч гэсэн мэдээллүүд өгч байна. Дампуурсан тохиолдолд зээлийн эргэн төлөлтөд хэн хариуцсан уу? За ер нь бол яг горим нь бол барьцаа хөрөнгө тавьдаг зээл. Өөрөөр хэлбэл барьцаагүй зээл биш. Харамсалтай нь бол зарим барьцаа нь одоо хийсэн гэрээн олдохгүй байх тийм ээ. За барьцаа нь үнгүйдэх. За зарим тохиолдолд бол бүр одоо тухайн объект нь шатчихсан ийм тохиолдлууд байгаа. За энэс бусад нь бол ямар нэгэн байдлаар бага үнэлгээтэй ч байсан гэсэн одоо хэрвээ төлөхгүй бол хагас хувьсыг олж авна. Энэ бол хуулийн хяналтын байгууллагаар явна. За хуулийн хяналтын байгууллага тэр одоо шалгагдаад, эцэслэгдээд шүүхийн шийдвэрээр ороод ингээ явхаар бол ямар ч байсан тодорхой хэмжээний одоо хөрөнгө мөнгө төвлөрүүлнэ. Прокурорт хандхаасүр аргагүй нөхцөл байдал үүслэе гэжсэн. Яг хэдэн аж ахуйн нэгжийн хичнээн төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн асуудал прокурор дээр байгаа юм бэ? За бид нар бол нэг сар 2 сарын өмнө бол прокурорын байгууллагт 68 зээлдэгчтэй холбоотой материалыг хургуулсан. Өөрөөр хэлбэл төрийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд прокурорын тухай хууль, иргэний эрх шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулиар одоо төрийн байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд иргэний эрх дээр прокурорын байгууллага орж ирдэг. Энэ одоо хуулийн заалтыг бариад анх удаага бид нар бас энэ хуулийн заалтыг одоо амьдрал дээр кейс болгож оруулж ирж байна. За прокурорын байгууллага маань бас нэлээд дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ маань дээрх аж ахуйн нэгжүүдтэй холбоотой эргүүд бол богино хугацаанд урд нь шийдэгдэнэ гэсэн ойлголттой байгаа. За цаашид бас бусад аж ахуйн нэгжүүд маань жишээлбэл хоорондоо харилцаа хамааралгүй аж ахуйн нэгжүүд бас авсан байж болзошгүй ийм тохиолдлууд харагдаж байгаа. Нэг эзэнтэй хоёр компани ч юм уу. За энэ бол бас тухайн компани одоо хуулийн хяналтын байгууллагаар тогтоогдоогүй байгаа учраас бид нар бас өдийгөндөө зарлах боломжгүй байна. Мэдээж одоо прокурорын байгууллагт шилжээ тогтоогдсон тохиолдолд бид нар зарлана. Одоо зээлээ төлөхгүй тохиолдолд гэсэн үг. Прокурорт 68 компани 68 компани мэдээлэл. Шүүхтэр очсон хэд байгаа вэ? За шүүхтэр бол бид нар бас 100 орчим компани одоо шүүхийн байгууллагт хандаа явж байна. За 90 дөнгөж гарan хоногтой 100 гаруй хоногтой эдгээр аж ахуйн нэгжүүдэд бол бид нар юу хуулийн хяналтын байгууллагт хандхаасаа илүү боломжийг олгоё гэдэг байдлаар эхний ээлжинд мэдэгдэл өгсөн. За бид нар та энэ хугацаанд зээлээ төлөөч. Төлөхгүй бол дараагийн шатны арга хэмжээ авна гэдэг. Шүүхээр таслагдсан хэд байгаа бол? За шүүхэр шийдэгдээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очиод ингээ явж байгаа хэрэгүүд байна. Жишээлбэл бүр одоо 2009 онд аваад 2012 3 4 онд ингээд шүүхэд шилжчихсэн. За тэгээд 1 жил гарan 2 жил яваад шүүхийн шийдвэр дээр шилжчихсэн. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө нэгж төгрөгийн шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, өр төлбөрөө төлдөг ийм аж ахуйн нэгжүүд ч байна. Саяхан шийдэгдээд явж байгаа ийм аж ахуйн нэгжүүд бас байгаа. За өмнө нь бол ер нь яг 18 оноос хойш ер нь нэг одоо энэ зээлийн араас хөөцөлддөггүй тийм ээ. Шүүхийн хяналтын байгууллагт ханддаггүй ийм жишг тогтцсон байсан. За 19 оноос хойш бид нар ерөөсөө одоо энэ шахалт өгөөд та зээлээ төлөхгүй бол одоо хуулийн хяналтын байгууллагт хандаж шүү гэх нэг хандаж эхлээд яваад байгаа. Энэ зээл анханасаа хүү багтай тэгээд төлөлтийн хугацаа хоошо болохлээр ер нь бол ашиг сонирхол нэлээд орсон олголтууд зөндөө байсан илэрсэн тийм үү? Одоо тэгэхээр сангийн дансанд хэдэн төгрөг байгаа вэ? Тэр алдааг яаж залруулж байна? За өнөөдрийн байдлаар 20 онд төвлөрсөн байгаа нь бол одоо нэг 18 тэрбум төгрөг байна. Ер нь нөгөө түрүүний хэлсэн 4 жилийн хугацаанд 5 жилийн хугацаанд 24 хоног дуустал гэдэг ингээд бодох юм бол нэг 262 тэрбум төгрөг дансанд байх хэвээр. За үүнээс жишээлбэл Капитал банк гэхэд 42 тэрбум төгрөг. Одоо капитал дампуурчлаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр маань одоо дамжуулан зээлдэгч байсан. Цаанаасаа одоо аж ахуйн нэгжүүдээс авсан мөнгөө санд буцаа төвлөрүүлэхгүй ийм асуудлуудаас болоод 42 тэрбум төгрөг бол бас эрсдэлд орчод байгаа. Энийг бол хуулийн хяналтын байгууллагад хандчаад явж байгаа. Одоо тэгээд за нэг талд зээл хүссэн хүмүүсийн материал жагсаалт төслүүд байгаад идэг. Нөгөө талд зээлээ төлөхгүй нөхдүүд байгаад идэг. Гэтэл нөгөө талд энэ зээлийг аваад
хөл дээрээ босох стартапууд хүлээгдээд идэг. Одоо тэгээд яах вэ? Ялангуяа одоо коронавиг үед. За бид нар бол ерөөсөө л энэ зээлийн эргэн төлөлтөнд анхаарах гэж байгаа. За Монгол Улсын засгийн газар, за Үндэсний аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийн газар ерөөсөө эргэн төлөлтөө сайжруулъя. Ямар нэгэн байдлаар одоо зээлийн эргэн төлөвлөе. Нэгэнт авсан юм бол. За үүнийгээ харин буцаагаад дараачийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй одоо ил тод шудраг хүртээмжийн нэмэгдүүлэх байдлаар олгоё гэсэн ийм зарчим барьж ажиллаж байгаа. Нийтдээ засгийн газрын бондод буруу санаагүй бол эрхчил 41 тэрбум төгрөг төлөх ёстой. Энийг яаж төлнө гэж эн чинь одоо тэгэхээр төлбөрөөсөө давсан дүнтэй харагдаад байна. Тий, энэ бас яг бид нар дараачийн арга хэмжээ авал да. Нийтдээ ер нь нэг 280 тэрбум төгрөгийг засгийн газрын бонд босгосон байт. За үүнийхээ бид нар нэг 240 орчмыг нь төлчихэд байгаа. За одоо бол засгийн газрын бондод бид нар 44 тэрбум төгрөгийн одоо төлбөр төлөх ёстой. За энэ онд бол 3.3 тэрбум төгрөгийг одоо үлдсэн хугацаанд төлнө. Одоо түрүү хэлсэн 18 байгаагаасаа 3-ыг төлчихнө гэсэн үг. Тэгэхээр цаана 15 үлдэнэ. За эх жил 41 үлдэх. За энийг бол бид нар хойшлуулахаас өөр аргагүй. Яг гэвэл одоо эргэн төлөлтөөс бид нар одоо 2021 оны төсөв дээр их хурл дээр хэлэлцэж штэ. Энд бол нэг 50 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөс олгоно гэд төсвөлөгдөө явж байгаа. За гэтэл засгийн газрын бондод 41-ийг төлөх гэдэг. Энэ төлбөрийг хойшлуулахгүй бол 50 тэрбум төгрөгийг бид нар үнэхээр одоо нэлээд одоо чармаажиж 50 дөхүүлнэ. Ер нь 40 гаруй болгоно. Тэгэхээр энийг бүгдийг төлчих юм бол хэрвээ засгийн газрын бондод буюу сангийн яамд энэ мөнгийг өгөх юм бол бид нар нэгж төгрөгийг одоо зээл олгож чадахгүй гэсэн. Тэгэхээр энийг бол хойшлуулах талаар бид нар бас сайдтай танилцуулаад ажиллаж байна. Үр дүн гарах байхаа гэж бодож байна. За энэ бол бид нар одоо жижиг дундын асуудал эрхэлсэн сайд буюу Үндэсний аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, сангийн сайдтай одоо ойлголцох хэрэгтэй юм асуудал байна. За одоо хүлээгдэж байгаа төслүүдийн тухай та товчхон яриад өнгөрсөн тий. Ямар ирэмбээр яаж санхүүжүүлж байна вэ? Одоо жишээл манай төсөл хизээ санхүүжих юм бол магадгүй дээд төсөл нь юу гэдгийг шалгуур хангахаа болвол дараагийн листэнд байгаа компани дэшээ татагдаж орж ирэх үү гэх мэтчлэн хүлээлтүүд бол төслүүдийн эзэдэд юу байнга байж идэг тийм ээ. За мэдээж энэ хүлээлт бол бас нэлээд байгаа. Энэ жил ихэд 1579 төсөл одоо бид нар хүлээж авсан. Гэхдээ маш цомхон одоо энэ жил олгох зээл олох салбар чиглэлээр их цомхон гаргасан. Нэгдүгээрт ковид гарсан байсан. Энэ ариутгал нэм одоо халдваргүй үтгэл тэгээ маск үйлдвэрлэдэг ийм аж ахуйн нэгжүүд нэгдүгээрт олгоё. Хоёрт нь одоо Монголын уламжлалт ноос ноолоор арьс шир энэ үл цаг үеийн үед одоо бид нар энийг боловсруулж бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. За гуравт нь бол одоо аялал жуулчлалын салбар. За дөрөвт нь одоо Монголын одоо дотооддоо хүнсээ үйлдвэрлэдэг болъё гэж. Тэгээ үйлдвэрлээд хаана хадгалахын зойронд юм. Гэх мэтчлийн юм цөөхөн салбар чиглэлд бол энэ жил зээлээ олгоё гэсэн. Тэгэхээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд л энэ жил зээл өгсөн гэсэн үг, хүсэлт өгсөн гэсэн үг. За ингээ 1579 аж ахуйн нэгжээ бид нар 21 аймаг 330 сум руу явж үр дүнгийн одоо тухайн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцж байгаа. За ингэхэд дөрвөн шатанд үнэлж байгаа. Одоо бол орон нутагт нь бид нар эрхийг олгосон. Орон нутгууд бол 3 шатныхаа 4 шатныхаа үнэлгээ хийгээд ирүүлчихэд байгаа. Ер нь бүх аймаг ирүүлчихэд. За тэгэхээр одоо бид нар энд нь барьцаа хөрөнгийг үнэлж үзээд хөндлөнгийн компаниудаар үнэлүүлээд тэр нь авах гэж байгаа зээлдээ одоо шаардлага хангаж явах юм бол зээлийг нь олгоод эхэлсэн. 3 аймгийнхыг олгоод эхэлсэн байна. За ондоо ямар ч байсан багтаагаад олгоч. За ер нь энэ одоо дөрвөн үе шаттай Улаанбаатар хотын орчмынх бол төсөл сонгон шалгаруулах хорооны хурал араа хийгдэг. Энэ хурлыг бол одоо даруйхын хийн. Ингээд хийсний дараа бол мөн Улаанбаатар хот бол бас орон зай хувьд бол ойрхон биш шүү дээ. Тийм учраас барьцаа хөрөнгөний бол одоо энэ барьцаа хөрөнгө үнэлдэг тэр холбооны нэг гишүүнчлэлтэй 30 гаруй компани бол дорн яваад үнэлчих юм байна. Ингээд ондоо багтаагаад бид нар зээл өгнө гэж бодож байгаа. За Улаанбаатар хот орчмын тэр аж ахуйн нэгжүүд бол нэг нийтдээ нэг 250-60 аж ахуйн нэгжвэл одоо 4-р шатанд орчоод байгаа гэсэн үг. Одоо наривчлсан үнэлгээгээ хийгээд тэрнээс нэг цөөхөн хэд нь бас тэнцэхгүй байх 70 оноос доош бол. Ингээд тэрний үлдсэн нь төсөл сонгон шалгаруулах хорооны хурал руу орно. Хурлын дүн хязгаар гарах уу? Санхүүжилт хязгаар олгогдох уу? За энэ наривчлсан судалгаа бол дууссан байгаа. Одоо бид нар
хурлаа хийхээр одоо бэлтгэл ажлаа хангаж байна. За гэтэл бас ингээд одоо өндөржүүлсэн бэлэн байдал зарлцлаа шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө аж ахуй нэгжүүдээ өөрснөө төслөө танилцуулдаг. Тэгээд төслийн сонгон шалгаруулахаар 7 гишүүнээ бүрэлдэхүүнтэй байдаг. Энэний 4 төрлийн бас байгууллагын төлөөлөл байдаг. Хөндлөнгийн ханалт байдаг. Бид нар хүмүүсээ одоо биечилж уулзаж тэр хүн төслөө танилцуулах боломж олгодог. Тэгэхээр бас тэр энийг одоо энэ ковидын нөхцөл байдал тохируулж онлайн хийх юм уу? Эсвэл одоо хүн хоорондын зайг нь хол аваад хүмүүсийг одоо мөргөлдүүлэхгүйгээр орж гарах тэр урсгалыг хийх юм уу? Энэ зохион байгуулалт бол одоо хараахан шийдэгдээгүй байна. Энэ нөхцөл эх 7 хоногоос бол бид нар тэр шат руу орчих байх. Хүлээж байгаа хүмүүст бас цаг хугацаа явах бол гэж харж байгаа хэл та. Тий. Одоо за нийт хүнснийх бол ингээд ажиллаад байна тийм үү? Бусад салбар ингээд зарцчлаа шүү дээ. Цаашдаа бас ямар хугацаагаар байх нь нэгт бол яг Монгол хүний эрүүл мэнд гэдэг утгаараа хүссэн хүсээгүй бид нар нэгдэл зангидсан гарын дор ингээл одоо ковид эсрэг чимээгүй суугаад бүсээ чангалаас ухаасаар арга байхгүй болно. Гэхдээ одоо нөгөө жижиг дунд үйлдвэрлэл гэдэг чинь дөнгөж хөл дээрээ босч байгаа, дөнгөж ажиллаа эхэлж байгаа ийм байтал анхнаасаа шууд зээл авчи зээлээ төлж чадхаа болоод ингээд явж байгаа тохиолдолд яах вэ? Дэмжих талаасаа яаж ажиллана гэсэн үг. Одоо ч аялал жуулчлалын салбарт гэхэд бид нарыг дэмжихгүй бол арай гэж би олгосон боловсон хүчнийхээ 80% бид нар халчаад байна шүү дээ л гээд хэлээд байгаа шүү дээ. Тийм л учраас бид нар одоо энэ жил энэ дээрх эрсдэлтэй байгаа салбаруудад зээлээ олгоё. Буюу одоо боломжийг нь илүү олгож байгаа юм. За бусд нь бол одоо хуучин өөрийн байгаа бизнесээ хийгээд явхаас өөр аргагүй. Харин таны хэлээд байгаа яг энэ нөхцөл байдлуудад бид нөө уялдуулаад аялал жуулчлалын салбарт одоо зээлээ олгоно гэдэг маань бид нар үйл ажиллагаа явуулах боломжийг нь энэ бага хүүтэй зээлээр олгож өгөх юм аа л гэж барьж байгаа. Ковидгүй эдийн засаг гэж юу байха болчихлоо. Харин ковидд дасан зохицох гэдэг нэг ойлголт гарч ирж штэ тий. Манай бизнес ялангуяа жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс ковидтай яаж дасан зохицож бизнесээ эрхлэх ёстой вэ? За ер нь бол мэдээж одоо худалдааны салбар тийм ээ борлуулалтыг хийхдээ бол аль болох захимаар одоо борлуулалт хийх энэ чиглэл рүү орох нь зөв байх гэж харж байгаа. За мөн одоо энэ хугацаанд мэрэгжилтэй боловсон хүчнээ бас одоо захим хэлбэрээр сургаж авах ийм асуудлыг боловсролын байгууллага шийдэх ёстой байна. За ковид бол нэг талдаа одоо боломжийг хязгаарлаж байгаа боловч нөгөө талдаа бол бас бидэрт боломж олгож байгаа. Тэгэхээр одоо Монголын хүнс гэдэг бол эко хүнс, тэгээ органик хүнс байна гэдэг бид нар бас дэлхийн зах зээл дээр сурталчлах, гарах ийм ажлуудыг бол хийх ёстой. Саяхан бол бид нар бас тэг төлөвлөж исэн харамсалтай нь одоо дотор одоо гарчлаа л. Тэгэхээр уул нь гараагүй байсан бол одоо Монголд байгаа энэ хүнс энэний хүчтэнд бол одоо энэ бас монгол хүний биед нөлөөлөхгүй байна, ийм байна гэдэг тийм юм хий гэж ярьж ирсэн. Тэгээд тех маань өвн өнгөрч ах шиг байна л да. Гэхдээ бас та боломж байна гэж хэлээд байна шүү дээ, тий. Боломжийг яаж ашиглах хэвээр, ер нь ашиглаж чадчих гэнэ үү? Ихэвчлэн одоо энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс гэхээр ажлын байр нэг 10-аас 15 хүнтэй, өсрээд нэг 20 хүнтэй ч юм уу, цөөн хүнтэй тэгсэн мөртлөө ингээд өрхийн хэмжээнд ч өнөхрөлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд дийлэнх юм байлаа шүү дээ, тий. Тий, ер нь бол нэг 63 мянган жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 19 оны сүүлээр байгаа. За энэ 91% нь таны хэлээд байгаа 10 хүртэл ажилтнтай л аж ахуй нэгж байгаа байхгүй. Тэгээд дэлхийн нийтийн жижиг ч гэсэн ер нь тийм. Нийт одоо аж ахуй нэгжийнх нь 80-90% нь жижиг дунд байдаг. Энэ дотроо дахиад 80-90% нь бичил байдаг. Өөрөөр хэлбэл жижиг дундын салбар дотор жин дартыг салбар нь бичил. Энэ бичил маань өөрөө юу вэ гэхээр илүү их татвар одоо татвар төлөхөөсөө илүү олон хүнийг л ажлын байртай болгодог салбар. Тэгээ одоо ингээд өнөөдөр насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай 4 хүн тутмын 3 нь одоо 80% нь юу яаж штэ жижиг дундын салбарт ажиллаж байна. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо амжиргаагийн тийм ээ цалин хөлстэй байлгах энэ асуудал жижиг дундын салбар. Түүнээс шил жижиг дундын салбар бол их одоо татвар төвлөрүүлдэг ийм салбар бол биш. Гэхдээ ажиллах хүчний чи дийлэнх нь хөдөө аж ахуйн салбар руу бас байгаа байна тийм. За Монгол орны онцлогт бол тийм. Гэхдээ дийлэнх нь бас биш. Нэг 200 гаруй мянган малчин бий. За бусд нь бол тэгээд одоо үйлдвэр үйлчилгээний салбарт ажиллаж байна. Ялангуяа одоо энэ хүнд цаг үед ингээл ярихлаар те бизнесийг нь хинч одоо худалдан авалт хийхгүй байхаар хаалганы цаана юу болох вэ гэдгийг бол бодож байгаа шүү дээ. Магадгүй одоо өөр төлбөр нь хойшлоогүй цагт худалдан авалт огт явахгүй байвал яах ёстой вэ гэж те. Тэгэхээр та ярилцлагын төгсгөлд ер нь эрсдлийг даван туулах боломж, эрсдлийг